энэхүү наадамд миний би 2 дахь удаага оролцох гэж байна. За эхний удаа бол морин хуур гэдэг хөгжим бол уртын дуутай бол салшгүй холбоотой. Үүсэж хөгжсөн цагаасаа л хамтдаа үүсэж хөгжиж өдийг хүртэл өвлөгдөж ирсэн ийм Монголын одоо салшгүй өв соёл юм. За тэгээ энэ удаад одоо 2 дахь удаага оролцож байгаа учраас эхний удаа очихдоо миний хувьд дуулсан дуу хууртай, морин хууртай дуу, уртын дуу, ардын дуу дууснаас гадна бас мастер класс хичээлийг бол орсон. За энэ 2 дахь удаа бол мастер класс хичээл орохоос гадна за бас уртын дууны талаар бас илтгэл тавина. За эхний удаад оролцсон мастер класс хичээл оролцоход бол тэнд хүрэлцэн ирсэн монголчууд за бас тэнд байгаа Герман, Европт байгаа одоо гадныхан бас оролцсон. Тэгээ дээрэс нь би шавьтай болсон. За хэд хэдэн хүүхдүүд маань надаас одоо хичээл аваад үргэлжлүүлээд одоо уртын дуу суралцаад тэнд болсон бас язгуур урлагийн наадмуудад оролцоод медаль хүртэл авсан ийм одоо тохиолдлууд байгаа. Тэгээд энэ удаад ч гэсэн бас хүрэлцэн ирээд мастер класс хичээлд оролцоод бидний одоо энэ үйл ажиллагаанд оролцоод үндэснийхөө өв соёлыг одоо мэдхээс гадна тэр үндэсний одоо дотор байгаа монгол хүн гэсэн тэр одоо өгөгдлийг сэрээж бадрааж бас хэсэг хугацаанд бид нартай хамт байгаарай гэж хүсэх байна. Энэ үйл ажиллагаанд бас тэмцээн уралдаанаас гадна бас тоглолтууд, мастер класс хичээлүүд, за мөн илтгэлүүд гэх мэтчлэн маш олон үйл ажиллагаа болж байгаа. Энэ бүх үйл ажиллагаануудад бол миний бие бас гэр бүлийн хамтдаа оролцох болно. Ингээд одоо монгол хүн гэсэн тэр сайхан одоо дотор хүнээ бас сэрээж бадрааж одоо монгол гэсэн бахархлыг бас өөртөө бадраагаарэ гэж хэлэх байна.